Метапиус дахин ачааллаа. Бүгдээрээ сайн уу? Бяцхан лоонер минь. Та бүхэндээ өнөөдөр Tales of Wukong хэмээх адал явдал тулгаанд зөвгнөрт киноны тухайд ярихаар боллоо. Спойлер байгаа шүү. Тэгээд болгоомжлоор. Нэгэн цагт тэнгэрт хүний хувь заяаг удирдах чадах хувь заяаны Астрабел хэмээх машин байж. Нева бурхан тэнгэрийн тахилгад чулуугаар битүүмжлэн дэлхийн авраг үлдэгдлээс мөн л авраг биетүүд төрсөн гэдэг. Чөтгөр хувь заяагаа хүлээмжшөөрөхөөс татгалзсан хувь заяаны зурхайг устгахын тулд тэнгэрийн эсрэг тэмцдэгэ. Тэнгэрийн зэргүүд авраг биетийг ялж биеийн газар дээр авраг цэцгээр хүрээлэгдсэн уул болж тэр голомтонд нь сармагчин чөтгөр амьдрал бэлгэлсэн юм а. Гисэн хэдэж олон тооны гамшигын улмаас хувь заяаны Астрабелын устгасан гэдэг домог байдаг. Сармагчин чөтгөр тэнгэрээс өшөө авахар Wukong өгшхүүн мөнхийн бурхад амьдардаг актемд ирээд нууцаар сургуулийн ёслолд оролцсныхаа дараа Деважинд орж өгшхүүн мөнх болох үеч хүнийг сонгодог ёслолд оролцсноо. Тэр гал тогооны өрөөнд хоол хулгайлж дураараа хүнссэн хоолоо иднэ. Тиймээс харуулуудын ахмад дөөгч охиныг хоолыг идсэн гэж бодон охиныг дээрлэж бүсэд байдал орцтнаа. Түүн рүү зэвсэг бариад дайрах үед гівж аз болоход саяхан төгсөн Жуанли зөөгч охиныг цохилтоос хамгаалж чаддаг юм. Гэвч өөдгөө муу цэрэг уур хилэндээ захирагдаж Жуанлиг ер нь л өргөө шийдлээ. Гэвч Ахмад Аахци хэмээх өөр бурхан цэргийг өшөглөж олонний өмнө түүнийг эвгүй байдалд оруулж ичээнэ. Цэрэг уурлаж охин руу яг дайрах гэж байтал Wukong гинт гарч ирээд шууд өшөглөнө. Өрөөнд олон тооны харуулууд гинт гаднаас орж ирнэ. Wukong-ыг хүрээлэл яг тухайн мөчөд тнээсээ зэвсэг дууддаг маш халуун лавыг хийсэн таяг чихэн дотроос нь гойжоол гараад ирнэ. Өрөөнд байгаа цэргүүд рүү товтолж энэ нь асар том дэлбэрэлт үүсгэж цэргүүдийг арагшаа нисгэд хүргэнэ. Айрмын Ахмад генерал Хуа тултааны талаар мэдвэ. Нүсэд байдгийг шийдэхийн тулд баруун гарах Тэе явуулна. Үзэгдэл Wukong руу шилжин шалан дээр хэвтэж буй цэргүүд рүү хараад сэтгэл хангалуун нэмсгэлнэ ялтанда багтан. Гэвч тун удалгүй аюулд ойртож байгааг мэдэрнэ. Тэн нисээд хүрээд ирдэг бөгөөд тод хомшгүй олон чинжаал буюу элтнүүдийг Wukong руу дайрдаг. Wukong дайралтаас зайлсхийж бултаж чадна. Гэвч олон тооны эртээ илдээ шууд дайрахад хэцүү байдаг. Шууд л Wukong руу дайрж байгаа нь хэцүү байдаг. Элдний дайчин Wukong руу тоо томшгүй олон чинжаалаа илгэн энэ нь асар том бүр хар салхи болж хувирдаг. Хар салхинд түүнийг хүрээсэн ямар ч зүхтах аргагүй боломж хагтаж орноо. Wukong таяга шалан дээр асар хүчтэй цохив. Дараа нь таяг гайхалтай том болж эцэст нь таазанд хүрдэг. Тэр авраг том зэвсгийг өшөглөхөд Тэн рүү унаж Wukong-ний дайралт нь бүх элдийг буталж Тэнний товтлогоос гарч чадна. Wukong таяга шүүрэн өрсөлдөгч рүүгээ шидэв. Тэн аргагүй эрхэнд агаарт усарч бултдаг. Аахци харин зогс гэж асар хүчтэй чарлав. Wukong дайрах дайралтаа зогсоож чаддаг. Гэвч охин зэвсэг ашиглахгүй нэг хуруугаараа Wukong-ний дайралтыг амархан зогсоож чаддаг. Үнэн дээр охин биш. Охиныг хамгаалж байгаа нэгэн дайчин буюу Ирланд нэг гараараа дайралтыг зогсоосон нь тодорхой харагдана. Дайчин өөрийгөө Ирланд гэж хэллээд Wukong-ний таягийг доош нь зөхөж бурханлаг хүчээрээ дүүрэн баруун ил гаргаж асар том таягийг дахин зэвсэг дайралтаас болж бутарч Wukong арагшаа нисэж уурандаа Wukong таягаа татан жижигхэн болгон байгаа. Эцсийн довтлохоогоор Wukong өрсөлдөгчөө ялахыг хичээж дайрав. Гэтэл Ирланд өөдөөс нь дайрч таягтай цог Wukong-ыг хан руу шидэж түүнийг зөхөж унгана. Wukong хаалтна. Харуулууд Wukong-ыг барьж аван Wukong ингээд бурхтын гинданд хоригдно. Wukong бас Ирланд хоригдсон байж таардаг. Энэ үйл явдал нь Аахцид огт таалагдахгүй. Яагаад гэвэл Ирланд бас хорьсон гэдгийг яагаад гэж асуухаар асуудаг генерал Хуагаас. Генерал Хуа маш тайвнаар миний гэсэн хийгээгүй. Би Тэнийг тулгааныг зогсоо гэж хэлсэн гэж тайлбарлана. Энэ үйл явдлаас Аахци генерал Хуагийн охин гэдэг нь харагдаж байгаа билээ. Генерал Хуа бол үнэхээр өөрийнхөө бөгөөд хинч тэнгэрийн усад түүний өдөөс дугарч чадахгүй. Аахци охин ээжийнхээ өдөөс сурч чадахгүй учраас өрөөнөөс гараад яваад өгнө. Ингээд Ирланд Wukong хоёр шоронд хамтдаа хоригдож нүрээ харан сууж байгаа. Хоорондоо ярьснаа Wukong Ирландаж хандан чи намайг ялаагүй шүү. Нэгийн эсрэг хоёр байсан. Нэг нэгрээ зодтолцсон бол би чамайг бүтэн зодно гэж хэлнэ. Мөн дахиад тулдахыг шаардна Ирландаас. Ирланд татгалзнаа. Wukong яаж иж байгаад Ирландыг дормжлон уурыг нь хүргэж яг дахин тулдаж эхлэхийн өмнөхөн генерал Хуа
Тээнтэй хамт шоронд орж ирэв. Тэр Ирланд гинжиг тайлж зөвлөл дээр хүлээлгэн тушаав. Вүкүний өрсөлдөгчийг яагаад сулсан талаар Вүкүн гомдож гарав. Генерал шидээр дитэм гаргаж ирэн Вүкүний толгой дээр суулгана. Түүний тарин уншиж эхлэхэд дитэм агшиж Вүкүний тисхийн аргагүй өвдөлтөөр таамлаж өвдөлтөө дийлэхгүй Вүкүн шалан дээр хашгиран өвдөлтөөсөө болж ухаан алддаг. Генерал хуу охиндоо дитмийг удирдах боломжийг олгосон очир тайгийг өгнө. Ах зэй генерал хуу Вүкүнийг үргэлж харж хянаж байхыг хэлж Вүкүний өнгөрсний тухай ярьж эхэлнэ. Хартстоуны бүтээсэн житгүүр самшин гэж хэлдэг бөгөөд бурхан Вүкүнийг өршөөж үхлээс аварсан гэхдээ тэр үе түүний хүчийг хүний төв битүүмжилсэн гэдгээ үзэгдэл генерал хоо Ирланд руу шилжинэ. Ирландд хандан хүний сэтгэл хөдлөлөө орхихыг хүсэхгүй байгаа тухай уурлана. Энэ нь түүний 3 дахь нүдээ нээж бүх хүчээ нээхэд цаад болж байгаа гэдгийг хэлнэ. Ирланд 3 дахь нүдээ нээвэл асар их хүчтэй болно. Ирландын хандан бүгдийг мөн хайртай хүнээ намайг мартаж жинхэнэ бурхан болоорой гэж үзэгдэл Вүкүн рүү шилжинэ. Вүкүн сэрэхэд Айзитай хамт байгаа бөгөөд Вүкүн ууртайгаар хүлээсийг нь тайлахыг шаардан ууртайгаар түн рүү хашрав. Гэвч охин таягийг акцийн гарт байгаа учраас өвдөлтөө сайж Вүкүн тэр даруй охинд бүхийж өмнө нь мэдэрсэн өвдөлтөөсөө зайлсхийхийг хичээдэг. Үзэгдэл Вүкүн рүү дахин шилждэг бөгөөд Вүкүн захирлыг оюутнуудад Тэнгэрийн хэрхэн ажилдаг талаар үзүүлж буй семинарт оролцдог. Оюутнууд хүн ба дэлхийг тусгаарладаг үүрийг галжалхаж байхдаа захирал хүмүүст бүхий л үйл хэргийг машинууд удирддаг гэж яриад явж байтал генерал хоо зөвсөн бол Тэнгэрийн түүхийн тухай үнэн түүхийг ярьж Вүкүн доторыг майтсан түүхийг албаар ярьж эхэлдэг. Энэ нь болохоор Вүкүний зорилгыг шалгаж уурыг нь хүргэх зорилготой байд. Ах ээжийнхээ үгийг тасалж түүний үзэл санааг ил тод эсэргүүцдэг. Тэрээр диваачин бол шудраг ёсны төлөө хөлөх ёстой газар хэмээн маргаж хэн нэгний гэрийг сүйтгэх нь тийм ч зөв биш гэж хэлнэ. Генерал хоо хариу болгож бүх зүйл хөв тавилангийн ёсоор болно гэж хэлдэг. Генерал хоогийн дахиад хор хутган Тяныг тэнгэр рүү дайсан хэнийг ч шууд ал мөн Вүкүнийг ч устдаг гэдэг тушаал өгнө. Вүкүн Жуаланыг хуурч толгой руу хүчтэй зөхөж Астроболыг ордны хаалгын түлхүүрийг амжилттай хулгайлна. Вүкүн зорилгын Астроболыг устгах тэрээр бүх хүмүүсийн хувь тавилангаас нь чөлөөлөх төлөвлөгөөтэй. Вүкүн Астроболийн товтлдог боловч Ирланд гинт ханаас ч юм гарч ирэн бодлогыг зогсоож орхино. Ирланд Вүкүн Тэнгэрийн хуулийг зөрчсөнийг сануулж Вүкүн сэлмээрээ дайрч асар хүчтэй саваагийн сэлмээрээ хөлдөөж дараа нь Вүкүнийг агаарт савж шидэж орхив. Дахин Ирланд асалтгүй дайрдаг боловч Вүкүн бүхэл дайралтаас нь амжилттай болдог. Үзэгдэл акцийн рүү шилждэг бөгөөд тэдний дулаан гүүрийг гимтээж шуурга үүсгэж эхэлдэг. Бурхад ямар нэгэн зүйл буруу байгааг ойлгодог. Жюлен гал тогооны өрөөнд ухаангүй түлхүүр нь алга болсон байдаг. Үзэгдэл Вүкүн рүү дахин шилжинэ. Тянжинжин тушаалаар Вүкүнийг устгахаар тулалдаа нэгдэв. Хоёр тулаан зэрэг Вүкүн рүү дайрна. Акцийн тулаан дундуур гарч ирэн Вүкүнийг боль гэж хэлсэн боловч Вүкүн гүүрийн таягаараа зөхөж таягаа томруулдаг. Энэ авраг зэвсгийн хамт тэнгэрээс бүхэн унаж хүний нутагт хүртэл таягийг сунаж очино. Манай гурав хоорондоо тулдах боловч бурхан хүнийг тусгаарладаг гүр нурсан учраас авраг там үйл хүмүүсийг өөр рүүгээ сорж эхэлнэ. Тэн жоохон хүүхдийг уйлах чимээгээр хүүхдэд тус болох гэж байгаад үүлэн жүтгэрийн гэрэл доногдож тэн сорогдож эхэлнэ. Вүкүн тэний гараас барьж авна. Азар Айси үүлэн жүтгэрийн Жулианыг зохион бүтээсэн мөсөн сумаар харваж мангасыг хөлдөөж ухрахад хүрнэ. Маргааш өглөө нь Вүкүн сэрэхэд хүлээстэй байдаг мөн Ирланд ч мөн адил. Тэр хоёр хоорондоо тулдуулахгүй тулд юм. Вүкүн Жулиан Айси Ирланд тэн хамтдаа үүлэн жүтгэрийг устгах төлөвлөгөө босруулна. Маргааш нь үүлэн мангас дахиад хот руу дайр. Мэдээж Вүкүн Жулиан Айзигийн төлөвлөгөөний дагуу мангасыг өрхөнд оруулж Вүкүний боломжийг ашиглан их буугаар жүтгэрийн нүүрэн шууд галнэ. Тэр даруй хөлдөж хот руу унаж тэн мангасыг торонд чойжлж барьж авлаа. Шөндөө досгоныхан цугларан жүтгэрийг ялсан баяраа тэмдэглэнэ. Гэвч агаарт мөсөн тоосон зөр үүсч эхлэхэд Жулиан ямар нэгэн зүйл буруу байгааг мэдэрч бодож сууж байтал гинт бараан авруутай нууцлаг багтай хүмүүс гарч ирнэ. Тэр хүн Жулиан руу дайрч түүний барилга руу өшөглөв. Гимтээж орхив. Хүмүүс сандар түүнийг алуурчин бүх хүмүүсийг мөсөөр нэвт сөлбөж алдаг. Вүкүн ямар нэгэн зүйл буруу байгааг зэн совингоороо мэдэж хамаг хурдаараа ирсэн боловч хоцорсон байлаа. Бүх хүмүүс үхсэн байл. Жулианы бараг өглөө амьд байхад эцсийн үгээ Айзид хэлнэ.
доцгоныхыг авч чадаагүй намайг уучлаарай гэж барилгын гадаа олон тооны хүмүүс гарч ирнэ. Вүүкүн найзынхаа уршиг авах гэж масктай хүмүүс рүү дайрна. Гэвч Вүүкүнийг хідэн мөсөөр онсноор Вүүкүн газар унаж орхив. Нэх удалгүй Генерал Хуа гарч өмнө нь хэлж байсан хувь заяа бүгдийг шийднэ гэж хэлээд асар хүчтэй Вүүкүнийг шидээрээ зөхнө. Вүүкүн ухаангүй болдог. Үзэгдэл Ази, Ирланд хоёр руу шилждэг бөгөөд Ирланд тэнгэрийн дүрмэд алдаа байна. Бид хүмүүсийн амь насыг аврах ёстой гэж хэлнэ. Үзэгдэл Вүүкүн рүү шилжнэ. Бөгөөд Вүүкүн төмөр гинжээр хүлэгдсэн яг л хатанд гацсан халиуны зулцах шиг л хэцүү байдалд орчихсон байдаг. Гинжлэгсэн сарвчны хаан чөтгөртэй буюу Вүүкүнтэй Ази ярилцсан. Чи цэцгээр хүрээсэн уул бүх иргэдээ Вүүкүнээ алдсан гэж хэлнэ. Яг та мэтэл Вүүкүн замархан алга болно. Дотроос нэгэн чулуун. Бүх зүйл дуусны дараа Генерал Хуа бодож байхад өөр хэмжээс дотор Вүүкүн өмнө өөрийгөө хүн дүрд оруулсан үгэн буюу Hearthstone-тэй ялснаа. Гинтл асар хүчтэй болж дахин гарч ирнэ үгэн. Газар зоогцсон байсан тагийг буцаад жижигхэн болгон мөн жинхэнэ санамшны холборчилждэг. Үүлэн мангасыг шүглдэг төдийл дуудах бөгөөд мөн буцаад мөсийг нь бут зохин үүлэн мангас гарч ирнэ. Вүүкүн унаа болж үүлэн чөтгөрийг унаж тэнгэр рүү тэр хоёр нисэн очно. Вүүкүн тэнгэрт бууж ирээд бүхэл хамгаалагч нарыг нэг дайралтаар устгаж орхиод цаашаа явж байхдаа хар хувцастай мөс удирддаг алуурчтай таарна. Вүүкүн иргэдийг алсан алуурчдыг хайр найргүй устгаж эхэлнэ. Нэг нэгээр нь үзтэл Ази руу шилжинэ. Ази уур нь хурж Астрабебл буюу хувь заяаны машиныг зөкснөөр тэнгэрт хүчтэй дөргөлт болно. Үзэгдэл Вүүкүнд дахиад шилжинэ. Вүүкүн тэнгэрийн хамгаалагч нарыг бүгдийг нь устгаж байх нь тэр. Үзэгдэл Генерал Хуа руу дахин шилжинэ. Генерал Хуа охиныхоо саяны хийсэн үйлдэлд ууранд хурж уурсаж Азигийн цээж рүү дэлб зохин. Энэ үед Вүүкүн хан цөм зохин ороод ирнэ. Тэн эцсийн мөчид Генерал Хуаг буруу зүйл хийж байгаа гэдгийг ойлгон Генерал Хуа руу дайрдаг боловч Генерал Хуа Тэнийг амархан устгаж орхино. Вүүкүн Ази хоёр руу үзэгдэл шилжинэ. Ази Вүүкүнд хандаж би чамд хайртай гэж хэлнэ. Вүүкүнийг үнсээд дайралтаа шарахыг дийлэлгүй замархан алга болно. Вүүкүн асар их уурлаж толгоон дээрх дитмээ жаданд нэгтгэж маш ууртагаад Генерал Хуа руу өшөөгөө авах гэж алхаж очно. Генерал Хуа хүчтэй бөгөөд Вүүкүнийг газар руу шилжүүлж байгаа тоо томшгүй ил дээр дайна. Вүүкүнч бүх дайралтаас намархан хаагаа зогсож байтал Ирланд Вүүкүн рүү дайрна. Тэр 3 дахь нүдээ нээсэн учраас өмнөх Ирланд биш болжээ. Вүүкүн Ирландтай тулдж эхлэхэд тэр хоёр бие биенээ алах гэж асар хүчтэй дайралт хийж нэгэн болтож эцэстээ Ирланд Вүүкүн хоёр зэвсгүүдээ бүгдийг нэвдэлж нэг гарнаас нь мулталснаар зэвсгийн өөдөлөөсөө нударгаараа цохилцов. Асар хүчтэй дэлбэрэлт үүш тухайн мөчид Вүүкүн Ирландыг зохицох үед Ирланд оюун санаагаа буцаж авсан байдаг. Генерал Хуа удирдлагаас гарчээ. Генерал Хуач хэцүү байдалд орсон гэдгийг мэдэж аврах том чулуун титан болж хувирдаг. Вүүкүн Ирланд хоёр гар нийлж аврах титан руу дайрна. Ирланд зүрхэн хэсэглүүн цээж рүү дайрч байхад Вүүкүн таяараа толгойлон асар хүчтэй зохино. Генерал Хуа замархан алга болдог бөгөөд бүр мөсөн ертөнцөөс алга болно. Ирланд Вүүкүнд хандаж өнөөдөр Ази чамайг аварсан гэж хэлдэг. Мөн дараагийн удаа хоёулаа уулзах үед хоёулаа дайсан болсон байх болно. Нэг нь үхэж нэг нь амьд үлдэх болно гэж хэлнэ. Вүүкүн Ирландын хэлсэн үгийг хүлээн зөвшөөрөн өөрийнхөө замаар явна. Ирланд тэнгэрийн армийн шинэ генерал болж Вүүкүн хувь заяагаа хүлээн зөвшөөрөхгүй бүхэл хүмүүсийг цуглуулж хэдэн зуун жил үргэлжлэх бурхадтай дан эхлүүлэхээр шийдсэн байна. Энэ хүрээд кино дуусна. Кино таалагдсан уу? Доор комент хэсэгт кино талаар бодлоо бичээрэй. Хэрэв миний видео таалагдж байвал лайк дарж илүү ихийг үзхийг хүсвэл subscribe дараарай. Дараа уулзцгаая.